Миний нэрийг Березина Наталья Александровна гэдэг. Эхний хүү маань аутизмтай төрсөн юм аа. Тиймээс би хэдэн жилийн турш дахиж хүүхэдтэй болохоос айж байлаа. Гэвч нэг өдөр дахиад жирэмсэн болсноо мэдсэн юм. Тэгээд 3 сартаа байхдаа гэр бүлийн зөвлөгөө өгөх газарт очиж үзүүлсэн. Тэд үзлэг онцлогоо хийж эхний жирэмслэлт төрөлтийн минь асууж шалгаахад нь хүүгээ аутизмтай гэдгээ хэлсэн юм аа. Эмч надад таны хэвлэлт урагч нь хэд том байна аа? 3 сартаа гэхэд арай л том байна. Эхний хүүхэд чинь аутизмтай эм чин дараагийнх нь бас асуудалтай байж магад. Тиймээс даруйхан аборт хийх хэрэгтэй гэж шууд төс тас зөвлөлөө. Гэвч ээж маань үүнд итгээгүй учраас намайг хувийн эмнэлгээр явж өшөө сайн шинжилүүл гэв. Эхот харуулсны дараа ихэр хүүхэд байгааг нь олж мэдлээ. Тэгээд би төрүүлэхээр шийдээд 2 сайхан эрүүл охинтой болсон. Одоо 6 настай, вакцин огт хийлгээгүй.